байцгаана уу? Digital Dental Office эмнэлгийн бэлгийн эмч болон орхон эмч хоёр та бүхэндээ хүсгэл далаа нэргээс мэдчилж байна. За манай эмнэлэг болохоороос 2020 оны 3 сараас эхсүүлээд хүмүүсийн амьсгалын дээд замын эргэтэн болох залгуур хоолой болон амны хүндэт дотор байгаа шүдний игнэний хавчиг байдлыг засах, хоншоор болон эрүүний хөгжлийг илүү урагшаага өргөөшөө болгоход эмчилгээний ач тусыг онцлогооны ач тусыг бол мэдэж суралцаж ингэж явж байна. Тэгээд ард иргэдээ өөр хүүхдүүдэд жоохон бяцхан үйлчлүүлэгч нар, насанд хүрэгч нарынхаа нойрны чанарт сайнаар нөлөөлөх үз амьсгалын дээд замын чөлөөт байдлыг бий болгохоор эмчилгээ үйлчлэгээ явуулж байна. Тэгэхээр бидний эрүүл мэндэд амьсгалын зам нойрсох явцад амьсгал хэрэг чөлөөтэй байх нь маш их ач холбогдолтой байдгийн байна. Ингэснээрээ бид нар бол урт удаан наслах боломжтой, эрүүл байх боломжтой, бидний дархлааны систем маш хүчтэй сайн ажиллах, хамгаалтын урвалууд сайн явах боломжуудыг бий болгоод юм байна. Тэгэхээр бид нар эрүүл нүрийн системд эмчилгээ үйлчлэг явуулдаг эмч мэргэжилтнүүдийн хувьд болохоор өөрсдийнхөө зүгээс тэр амьсгалын дээд замын нэгэн хэсэг болох залгуур хоолойны хэсэгт оршин байгаа бидний анатомийн бүтцүүд болох хилийг багтааж байгаа шүдний дээд игнэ. Тэр шүдний дээд игнэг суурин болж байгаа хоншоор дунд 3-1 гэж ярьдаг нүрний тэгээ хөдөлгөөнд эргэтэн болох эрүүний байршлыг зөв байдалд нь оруулж өгснөөр амьсгалын дээд зам илүү чөлөөтэй. Тэгээ ялангуяа нойрсох явцад тэр амьсгал маань илүү их туулах ёстой зам нь өргөн хангалттай хэмжээгээр хүчил төрөгчийг оруулаад боловсруулад нитрит оксид гэдэг хэрэгцээтэй газ хийг бий болгоход тусалдаг гэдэг тал дээр анхааран ажиллаж байгаамаа. За манай орхон эмч бол бас бид нар яг тэр тэмүүлэн орхон эмчнэр маань яг анханасаа эхлээд манай бусад бүх эмчнэр маань энэ тал дээр суралцаж мэрэгшиж явж байна. Тэгээд орхоны хувьд болохоор жишээ нь эмнэлэг дээрээ ирж байгаа хүмүүс дээр тэр амьсгалын замын хүндийг бий болгож байгаа. Амьсгалын замын нэгэн хэсэг болж байгаа эргэтэн системийг ямар байвал яаж онцлоход ямар ач холбогдолтой байгаа юуг нь олж хардаг болсон талаараас өөрийнхөө сурсан мэдснээсээ суулцаж гэж бодож байна. Бас баггүй олон тооны хүмүүсээс онцлоод анхных нь онцлогоонуудыг бид нар хийгээд маш олон 500 гаруй насанд хүрэгчд болон хүүхдүүдэд нийлүүлээд энэ сайхан эмчилгээг нэвтрүүлээд шүн сайхан нойрсоход нь толгой хүзүүн хөшгүй өвдөхгүй байх, амьдралын чанар нь дээшлэх, эрүүл мэндийн чанар нь дээшлэх, даралт нь ихсгүй болох гэд их гоё сайн эерэг өөрчлөлтүүдийг гаргаж эхэлсэн байгаа. Тэгээд залуу эмчийн хувьд бол орхны хувьд ямар юуг анхаарамаар байна уу? Яасан өөрийнхөө нэг сэтгэлийг бас яриач гэж бодож байна л да. Тийм. За манай эмнэлгийн хувьд энэ онцлогоо хийж эхэлснээс хойш би ажилдаа орсноос хойш энэ онцлогоо хийгээд зөндөө олон хүмүүс яг энэ эмгэг гэхүү гажиг хавсарсан энэ эмгэг маань ингээд Монгол улсын гэлтгүй дэлхийн нийт даяар маш олон хүнийг хамардсан байна гэдгийг өөр дээрээ ч гэсэн мэдрээд өссөн. За тэгээд энэ зөвхөн гажиг засал гэж харахаас илүү гүн гүнзгий яг суур эрүүл мэнд амьдралын чанартай их холбоотой. За зүгээр унтах нойр гэж бидний мэддгээр бол маш энгийн зүйл боловч бид нар тэр болгон бас зөв сайн яг ном ёсны дагуу зөв унтаж чаддггүйгээс болоод л хүчил төрөгч бүрэн гүйцэд авч чадахгүй олон жил амьсгалснаас болоод унтснаас болоод ирээдүйд гарч болох маш олон эмгэгүүд байдаг. Бас өөрсдөө яг туулж байгаа ч гэсэн тэр болгон сайн мэддэггүй, сериосны хүлээж авдаггүй, зүгээр нэг толгой өвдөх ч гэдэг юм уу, хүзүү хөших, нуруу хөших, ядрах, унтаж чадахгүй байх гэсэн маш олон энгийн юм шиг тийм эмгэгүүд бид нар нэрвэгдэж байдаг. Тэр нь бол зөвхөн унтаж байхдаа л хүн хүчил төрөгчийг зөв амьсгалж зөв бүрэн гүйцэд авч явах хэрэгтэй. Тэрийг авч чадахгүй улмаас л бид нарт маш олон зүйлийн суурь болт юм байна гэдгийг онцлогоогоор олж мэдсэн. За тэгээд хүүхдүүдээс ахуулаад насан туршид ер нь хөгжүүлгээл бүх насны хүмүүс хамрагдаж бөөнд нийтдээ ингэж
тэрний хор уршгийг мэдэрч идэг. За хүүхдүүд бол нойргуудах, за шүн унтах дургүй болох, эрт унтахгүй болох, тэрнээс үүдээд одоо ой санамж муудах, одоо шинээр хичээл үзэхдээ одоо нэг анхаарал сарних ч гэдэм үү, тийм жижиг одоо нөгөө тэмдгүүдээр харагддаг, шинж тэмдгүүдээр харагддаг. За энэ одоо амьсгалын замын одоо бүглэрүүл, амьсгалын зам хаагдах, хилээр хаагдах, тийм хүчил төрөж дотоо авах гэсэн одоо эмгэг гэдэг байгаа энэ зүйл маань бол хүүхдүүдэд хүртэл илүү их тохиолдож идэг. Гэхдээ эцэг эхнэр бас тэр болгоо анзаарч хардаггүй. За жишээлбэл одоо шөндөө хүчил төрөгчийг бүрэн авч чадахгүй байгаа буюу одоо бүрэн сайхан нойрсож чадахгүй байгаа хүүхдүүдийн гол одоо шинж тэмдгүүд бол шүн орондоо шээх, за нойрсч одоо нөгөө сайн унтж чадахгүй байх, олон сэрэх ч гэдэг юм уу, хардаар зүүдлэх, за ууртай болох, догшин болох, төвчээргүй болох, ой санамж муудах, төвлөрөл муудах, үг сонсохгүй байх, тийм нэг одоо англиар бол одоо behavioral гэдэг. Өөрийн бие авч явах чадвар мууддаг. Тэгээд одоо anger management буюу одоо уур уцаараа барьж чадахгүй болдог, тийм сэтгэл санаа, өөрийгөө илэрхийлж чадахгүй болдог. Гэх мэтчлэн зүгээр тийм энгийн юм шиг одоо шинж тэмдгүүдээр илэрдэг. Энийг болохоор ээж аав нар маань бол төдийлөн анзаарч чаддггүйгээр одоо хүүхдийн зан ашны өөрчлөлт гэж ойлгодог байтал шалтгааны нь бол ойлгохгүй байгаа гэдэг. Шалтгаан нь бол одоо энэ амьсгалын зам бүглэрүүлэх хаан шинж буюу одоо хүчил төрөгчийг хүүхд бүрэн авч чадахгүй байгаа улмаас одоо цусны хэрэгэлт ч гэсэн муудах гэдэг хүүхдийн хөгжлийн хангамж тийм хүчил төрөгчийн хангамжнаас муудаад ингээд цаашдын бас нэг суур өвчин үүсээд байгаа гэж үзэж байгаа, баталсан байгаа. Тийм одоо харамсалтайгаар ингэж эрдэмтдийн үзэж байгаагаар болохоор нялх бага насны хүүхдээс ихсүүлээд энэ эмгэг илэрч байна. Энэ үнэхээр одоо тахал маягаар бол тархаж байна гэдэг олон улсын олон жилийн туршид энэ эдгээр судалгаа шинжилгээнүүд энэ эмчилгээ онцлогоо хийгээд үзчихсэн одоо жишээ нь хойд Америкийн орнуудын эрдэмтэн судлаачид бол нотолж хэлсээр байна. Тэгэхээр энэ бага насны хүүхдээс ихсүүлээд ийм амьсгалын замын бүглэрлийн хаам шинж эсвэл одоо хүчил төрөгчөө бүрэн авахгүй байх, амьсгалын дээд замаар буюу хамраар ороод гарч байгаа тэр амьсгалын чухал бидний амьсгал хүний амьд явахад нөлөөлөх тэр амьсгал нь авч явах хэвээр тэр хэмжээний эзэлхүүнээрээ биш маш нарийссан хэмжээгээр бол авч байгаа нь болохоор тархинд нэгдээд хүчил төрөгч маш их бага очиж байгаа гэсэн. Тийм ч учраас сая орхон хэмжээ хийснээр бол хүний одоо бие авч явах чадвар нийгэмд өөрийгөө илэрхийлэх чадвар дээр бүр тийм өөрчлөлтүүд гарч ирдэг тий. За эрдэмтдийн өвшин хэлж байгаагаар бол одоо ADHD, ADD гэдэг та бүхэн мэдж байгаа л да тий. Нөгөө нэг анхаарал төвлөргүйтгэл хэд хөдөлгөөнд хам шинжч гэдэг юм. Анхаарал төвлөргүйтгэлийн бүр сүлдээ аутизм буюу өөрийгөө илэрхийлж чаддгүй хүмүүс, за настай хүмүүстэр бол Альцгеймер тий, одоо деменшиа буюу ой санамж алдах, юмаа мартах гэдэг ийм олон юмнууд тархин дээр одоо аль тархины хэсэг дээр хүчил төрөгч нь хангалттай очихгүй байгаа. Аль тархины хэсэг хүчил төрөгчөөр үлсгэлэнд нэрвэгдэж байгаа гэдгээс хамаарат эдгээр шинж тэмдгүүд гарч илэрдэг юм байна л да. Тэгэхээр харамсалтайгаар бага нялх хүүхдүүдээс ихсүүлээд манай хүмүүн төрлөختний хоншоор ирүүний хөгжил яг хангалттай хэмжээгээр одоо олон зуун жилийн өмнө байсан манай ancestors буюу өвөг дээдсийн байсан тэр хоншоор ирүүний анатомийн хэлбэр төрс өөрчлөгдөд shrinkage буюу агших явцанд ороод байна. Агшаад байгаа учраас амны хөндөй дотор байгаа хил шахагдаад байна. Хил шахагдаад байгаа бол амьсгалын замын дээд хэсэг болох нэгхэн хэсэг буюу залгуур хэсэгт хил болон хоошоо унжаад тэгээд зөөлөн ид болох хүүхэн хил зөөлөн тагнааг бол бас амьсгалын замын тэр сөрөг агаарын хүчтэй даралттай агаар доошоо уушиг руу татагдж байгаа тэр замд сорогдож одоо тэр хөрхөрөх амьсгал бүглэрлэх гинтхэн амьсгал чимээгүй бүр амьсгалхаа болоод амьсгал бүглэрхтэй одоо ингэж гинтийн ийм юм болж байгаа шинж тэмдгүүдээр илэрдэг байгаа. За тэгээд сая хүүхдүүд төр гардаг зарим ингэж илэрч болдог ээж аав нар сайн анхаарах юм бол харагдаж ингээд ил тод харагддаг тэр шинж тэмдгийг орхон эмч маань ярьлаа. Тэгэхээр түүн дээр нэмээд хэлэх юм бол өвшөө хүүхд амаа жимэхгүй байх. Ам одоо хүн бид нар энгийн үедээ ингээ амаа жимэж гэсэн хамраараа амьсгалах ёстой. Гэтэл хүүхэд хамраараа амьсгалах боломжгүй. Хамрын эзэлхүүн багассан. Түүнтэй холбоотойгоор хүн ерөөсөө л амаараа амьсгалах ёстой юм чинь хамраараа сайн амьсгалж чаддаггүй бол амаа ангаачд юм байна л да. Тэгэхээр хүүхэд байнгын амаа ангаацсан л явж байгаа бол тэр хүүхд ерөөсөө амьсгалын зам
явах ёстой замаараа бүрэн дүүрэн явж чадахгүй байгаа юм байна. Хамраараа амьсгалсан тохиолдолд тэр гаднаас орж ирж байгаа хүчил төрөгч тэр агаарыг бид нар зөв замаар явуулаад тодорхой хэмжээний ялгарх ёстой хийнүүдийг гаргадаг юм байна. Тэрний дотор бол нитрит оксид гэдэг газ, тэрхийг бид нэр үүсгэх ёстой. Тэр нитрит оксид гэдэг газ ямар ач холбогдолтой юм гэхээр биднийг өрөвслээс хамгаалж яадаг тийм чухал хий юм байна. Тэр хий бол бидний энэ гамрын хүндий гэж ярьдаг тий. За тэгээд энэ цохны хүндий, хамрын хүндий дотор 40 нас хүртэл ингэж резервуар буюу нөөц болж хадгалагдчих хэвээр юм. Бид нар одоо ингээд зойронд юм хадгалж байгаа юм шиг хадгалагдчих ихсээд нэмэлттэй хангалттай хэмжээр хадгалагдах ёстой. Тэр нитрит оксид гэдэг газ хамраараа зөв амьсгалсан үед л үүсдэг юм байна. Тэгэхээр хамраараа зөв амьсгалахгүй үед нитрит оксид хангалттай үүсдэггүй учраас зарим хүүхдүүдийн чихэн өвдөлтгий яадаг, зарим хүмүүсийн гамрын хүндийг байнга өрөвсдөг, энэ битүүрчдэг гамрын хүндийг угаалгаж исэн, хамрын хүндийг этмоидын хүндий эдэр дүүрж исэн гэдээ маш их олон тийм эмгэгүүд гардаг л да. Тэр нь болохоор зөвхөн наан илэрч байгаа шинж тэмдгүүд байхгүй. За түрүү хэлсэн нийгэмд авч явах өөрийнхөө ааш арийн шингаа тодорхойлох тэр шинж тэмдгүүд нь бол зүгээр яг гоё зөв хөгжиж байгаа, зөв амьсгалж байгаа. Шүн унтахтаа ямар нэгэн хүчтэй дуу аваа чимээ гарахгүйгээр тайван хамраараа амьсгалж байгаа хүүхдүүдийг бодох юм бол одоо бусад тэгж чадахгүй амаараа амьсгалдаг ч юм уу хил доор байршиж хил тагнаандаа биш байгаа хүмүүстээр бол өөрчлөлттэй явагддаг байгаа. Дуу чимээ даар та бүхэн өөрсдийнхөө хүүхдийн одоо нойрсож байхад нь шүн бичлэг хийгээд үзээрэй. Үнэхээр таны хүүхд гоё тайван ямар ч хөдөлгөөнгүйгээр нэг тал руугаа хараад огт бараг чимээ гарахгүйгээр хамраараа амьсгалж унт чадчих байна уу? Хэрвээ тэгж чадахгүй чанга дуу гаргах ч юм уу те гэж дуурах ч юм уу шүдээ хавирах маш том хүмүүс хэлдэг манай хүүхд одоо ингээ удмын юм байдаг юм л аав нь шүдээ хавирдагсан манай хүүхд хавираад байна. Тэр хоёрын анатомийн бүтэц адилхан байх магадaltaй байхгүй. Адилхан хоншоор нь бага хөгжсөн, адилхан одоо урагшаа сайн тэлж ургаж чадаагүй. Хоншоор буюу энэ гавлын суурьд байгаа яг бидний хөдөлгөөнгүй энэ хэсэг бидний эрүүг хаана байхыг чиглүүлж удирдах өгч идэм юм. Эрүү бол хөдөлгөөнтэй эргэтэн байдаг. Энэ хөдөлгөөнтэй эргэтэн хөдөлгөөнгүй хоншоор захирагддаг учраас тэр хоншоор хэдий чиний өргөөшөө урагшаага хөгжиж чадсан байна. Төдий чиний эрүү урагшлах боломжтой байгаа байхгүй. За одоо эмч нь болохоос насан туршид ямар шинж тэмдгээр илэрч болох вэ энэ талаар яриа.